Дерек Принц. Христэд итгэх итгэлийн амьдралын суурь үнэн. 2 дугаар хэсэг. Гимшээд итэг. Гимшиж сайн мэдээнд итгэх тун. Марк 1:15. 2 дугаар хэсгийн танилцуулга. Суурь доктрин. Библийг нарийн судлахаар шулуутсан хүнд нэн тэргуунд мэдэх ёстой хамгийн чухал доктриныг тодорхойлох дүд арга гэж бий. Энэ нь яриангүй чухал асуудал бөгөөд Библи судлалтай холбоотой ийм маягийн бүх асуудал байдал үүний хариултыг ч бас гагцхүү Библиэс л олно. Библийн зарим доктрин нь бусдаас хавьгүй чухал учраас тэдгээрийг нэн тэргуунд судлах шаардлагатай байдгийг Библи тодорхой хэлдэг. Үнэн дээр Библи яг ийм 6 үндсэн буюу суурь доктриныг жигсаажээ. Тиймээс Христийн тухай балчир ойлголтыг орхиж төлөвшөлд тэмүүлцгээе. Түүнчлэн үхмэл үйлсээсээ гимших, Бурханд итгэх, баптизмын тухай заавар, гар тавих тухай, үхэгсдээс амьлуулагдах болон мөнх шийтгэлийн, шүүхийн тухай сургаалуудын суурийг дахин тавихгүй бай. Еврей 6-гийн 1-2. 1611 оны King James Version Библийн талбайн хэсэгдэр Христийн өгсөн ерөнхий зарчмыг Христийн эхлбэр үг гэсэн байдаг. Энэ нь Христийг болоод түүний сургаалыг бүхэлдэн судлах судлалын эхлэл цэг буюу эхлбэр доктрин гэсэн үг юм. Энэ санааг тус ишлэл дээрх суурь гэдэг үг улам баттгаж байна. Еврей номын бичээч 2 санааг эгнүүлэн тавьжээ. 1-д доктрины зөв суурь тавих. 2-д үүний дараа төгс байдлыг мөшгөх буюу Христэд итгэх итгэлийн доктрин зам байдалд бүрэн боловсрох. Тэр бээр биднээр төгс байдлыг мөшгүүлж биднийг төгс байдалд бүрэн боловсруулахын төлөө ийхүү ядгажээ. Гэхдээ эхлээд бид суурь сургаалын бүрэн бат суурийг тавилгүйгээр үүнийг хийнэ гэж найдалтгүйг бичээч тун тодорхой хэлдэг. Тэгэхээр бичээч маань цуврал 6 суурь доктриныг жагсаасан байна. 1-д үхмэл үйлсээсээ гимших. 2-д Бурханд итгэх. 3-д баптизмуудын доктрин. 4-д гар тавих. 5-д үхэгсдийн амьлал. 6-д мөнхийн шүүх. Бид нэн тэргуунд эдгээр гэгэрүүлэм суурь доктрины нэгэн чухал шинжийг анхаарах хэрэгтэй. Өгөгдсөн дараалалаар нь ягштал дагваас эдгээр нь Христэд итгэх итгэлийн амьдралыг гараанаас нь барай хүртэл бүрэн гүйцэд хамарсан байгааг харж болно. Энэ нь цаг хугацааны хувьд нүгэлтний хамгийн анхны хариу үйлдэлээр буюу гимшлэр эхлээд дараа нь учир зүйд дэс дараагаараа явсаар Христэд итгэх амьдралын оргил болох өн мөнхлөлдөх амьлал болоод эцсийн шүүхэд хүргэнэ. Мэдээж эдгээр доктриныг тус-тусад нь судлах нь чухал боловч тэдгээрийг хооронд нь холбодог Тэнгэрлэг нэгэн төгс төлөвлөгөөг хараанаасаа гээж үл болно. Өөрөөр хэлбэл бид энэ цагийн юмст хэд анхаарад өн мөнхийн алсын хараагаа гээж болохгүй. Гэкавас 1-р Коринт 15:19-дэр Паулийн дүрсэлсэн эмгэнлийг үзэх юм. Бид зөвхөн энэ амьдралынхаа төлөө Христэд найдсан бол бүх хүмүүсээс хамгийн өрөвдөлттэй болно. Энэ хэсгийн дараагийн 2 судлалаараа дээрх 6 доктрины гимшил ба итгэл гэсэн эхний 2 доктриныг үзье. 9-р бүлэг. Гимшил. Грек еврейгээс нь тайлбарлал. Нэн түрүүнд бид бичээс дээрх гимшил гэдэг үгийн утгыг нарийн мэдэх хэрэгтэй. Тэгэхээр метаноин гэдэг грек үйл үгийг англи шинэ гэрэнээр гимших хэмээн хөрвүүлж тогтжээ. Метаноин гэдэг грек үйл үг нь сонгодог грек хэлнээс авахулаад шинэ грэний грек хэл хүртэлх түүхэн хөгжлийнхөө явцад хизээд оюун санаагаа өөрчлөх гэсэн ганц л тодорхой утга илэрхийлсээр ирсэн юм. Тиймээс шинэ гэрэн дээрх гимшил нь сэтгэл мэдрэмж биш, харин шийдвэр ажээ. Энэ баримтын ачаар бид гимшлийн талаарх баахан худлаа санаа, сэтгэгдлийг говьж хайж чадна. Олон хүн гимшлийг ойлон хайлах мэтийн сэтгэл мэдрэмжтэй холбодог. Ойлголгүй яах вэ? Гэхдээ сэтгэлээ асхан садартал уйлавч бичээсийн дагуу гимшихгүй өнгөрөх боломжтой. Үүнээс гадна гимшлийг шашны тусгай зан үйл, ёслол үйлдэхтэй буюу нүглээ намжлахтай холбож үздэг ч хүмүүс бий. Гэхдээ мөн л ялгаагүй. Шашны түмэн зан үйл ёслолоор дамживч бичээсийн дагуу гимшихгүй өнгөрч болно. Жинхэнэ гимшил нь оюун санаагаа өөрчлөх дотоод бат шийдвэр юм. Хуучин грек сөхвөл гимших гэдэг үг нь ихэвчлэн зүгээр л эргэх, буцах, буцаж эргэх гэсэн утга илэрхийлдэг. Энэ нь ч шинэ грэний гимшилтэй утга төгс эвэлдэг. Шинэ грэний үг нь оюун санааны дотоод өөрчлөлт, шийдвэрийг зогтдог бол хуучин грэний үг нь буцаж эргэх, тойрч эргэх гадаад үйлдэлээр илрэх оюун санааны дотоод өөрчлөлтийг зогтдог.
Ийхүү шинэ гэрээнд жинхэнэ гэмшлийн дотоод мөн чанарыг цохон тэмдэглэдэг бол хуучин гэрээ нь дотоод өөрчлөлтийн хэрэгжилт болох гадаад илэрлийг нь цохон тэмдэглэдэг. Энэ хоёрын нийлбэрээс гэмшлийн бүрэн төгс тодорхойлолт цогцлоно. Гэмшил нь буцаж эргэх, тойрч эргэх, цоош нь чиглэл рүү харан зөвлөх гадаад үйлдэлийг дагуулдаг. Оюун санааны дотоод өөрчлөлт ажээ. Нүгэлтний бурхан руу алхах анхны алхам. Жинхэнэ гэмшлийн төгс жишээг Тэнэмэл хүүгийн сургаалт үлгэрээс харж болно. Лук 15:11-ээс 32-ыг үзнэ. Нэгэн залуу орон гэр аавыгаа орхиод хүний газар очин замаа алдаж бүрэн дампуурчээ. Тэгээд тамтагтаа тулж, хөсрий царайлж, ходоод нь наалдаад ирэхин цагт ухаан ороод, ерөөсөл аавдаа очие хэмээн шийдэв. Ишлэл 18. Тэгээд шийдсэн даруйда босож эцэг рүүгээ явжээ. Ишлэл 20. Энэ бол жинхэнэ гэмшил. Нэгдүгээрт хүү дотроо шийдвэр гаргасан. Дараа нь шийдвэрээ гаднаа үйл хэрэг болгон аав руугаа гэрлүүгээ явсан. Дахин төрөөгүй нүгэлтэн бүр бурхан ааваасаа болоод төрлөх гэр болох Тэнгэрээс нүүр буруулсан байдаг. Тэрбээр алхан бүрээрээ бурханаас болоод Тэнгэрээс алсран холдсоор байна. Ийхүү яваа этгээдийн ард нь гэрэл, урд нь сүүдэр тусна. Цаашлах тусам сүүдэр нь улмал уртассаар, улмал харанхуйлсаар байна. Гişгэн бүрэн түүнийг мөхөл, булш, там, мөнхийн цүллэгийн эцэсгүй харанхуй руу ойртуулна. Ийхүү замнагч хүмүүр маш чухал нэгэн зүйлийг хийх ёстой. Тэрбээр зогсоод оюун санаагаа болоод чиглэлээ өөрчилж, эсрэг зүг рүү буюу сүүдрлөө нурууга, гэрэл рүү нүрээ харуулах ёстой. Энэ чухал анхны үйлдэлийг бичээс гэмшил гэдэг. Энэ бол бурхантай эвлэрхийг хүссэн нүгэлтэн бүрийн хийх ёстой анхны алхам мөн. Хариуцах, гашуутахаас ялгаатай. Мэдээж зарим орчуулгын тодорхой хэсэг дээр тэлсөөр утгатай үгсийг англи хэл дээр гэмших гэд буулгачихсан байдаг. Тэгээд сурвалжлаад үзэхэр тэдгээр нь гэмшихээс ондоо үгс байдаг. Жишээлбэл 1611 оны King James Version Библийн Матай 27-гийн 3-аас 4-р ишлэлээр Искариотын Юдас нь Христийн үхлийн ялыг үзээд Христийг худалдсандаа гэмшсэн гэдэг. Түүнээс урвсан Юдас түүний яллагдасныг хараад хариуцж гэмшиж 30 мөнгөн зоосыг ахлах тахилчид болон ахлагчдад буцаан өгч би гэм зэмгүй цуснаас урвснараа нүгэл үйлдлээ гэхэд тэд энэ бидэнд хамаагүй өөрөө мэд гэв. Энэ хэсэгт Юдас өөрөө гэмшсэн гэжээ. Гэхдээ яг энэ хэсгийг грек бичвэрээс нь үзвэл өмнө бидний хэлэлцсэн метаноин гэдэг үгийг биш харин хариуцах, гашуудах, шаналх гэсэн утга бүхий метамилейн гэдэг үгийг хэрэглэсэн байдаг. Ийм байтал хүмүүс үүнийг нь голдуу гэмших хэмээн ташаа орчуулчихдаг. Мэдээж Юдас үлэмж гашуудад шаналсныг хинч нэцэхгүй. Гэхдээ тэрбээр бичээсийн жинхэнэ гэмшлэр гэмшиж оюун санаа зам чиглэлээ өөрчлөөгүй юм. Харин ч бүр эсрэгээр яг дараагийн ишлэлдэн тэрбээр яваад өөрийгөө дүүжилчихсэн байдаг. Үйлс 1:25 дээр үнийг ингэж илэрхийлжээ. Өөрийнхөө газарт очихоор үйлчлэл ба элчийн албыг орхиод одсон Юдасын үүргийг хэн хаших вэ? Юдас үлэмжих сэтгэл мэдрэмж хариуцал гашуудалд автсан ч жинхнээсээ гэмшиж оюун санаагаа болоод замаа өөрчлөөгүй. Үнэн дээр түүнд замаа өөрчлөгч арга байгаагүй. Учир нь тэр дэндүү хол явчихсан байжээ. Аврагч нь анхааруулсаар байтал Юдас эргэлт байхгүй зам дээр санаатай гарсан байв. Тэр гэмшиж болох цэгээс хэдийнэ хэтэрчихсэн байжээ. Аимшигтай сургамж. Хүн санаатайгаар зөрүүдлэн дураараа явсаар байвал хизээ нэгэн цагт ар нуруугаар нь гэмшлийн үүд тас хаагдтал болно. Ийм эмгэнэл алдаа гаргасан өөр нэг хүн бол хоолны төлөө ууган хүүгийнхээ эрхийг зарчихсан Исав билээ. Тэр дараа нь ерөөл өвлөхийг хүссэн ч гологдсон юм. Учир нь тэр нулимстайгаар ерөөл хайсан хэдий ч гэмшлийн төлөөх зай ис олсныг та нар мэднэ. Еврей 12:17. Хэнэггүй мөнхөр зангаараа Исав ахын эрхээ аяг шөлөөр дүү Яаковтай худалдчихжээ. Эхлэл номд Яаков түүнд заримгны шүл талхтай өгсөнд тэрээр идэж уугаад босож явлаа. Исав ууган хүү байх эрхээ ингэж үл тоомсорлов гэдэг. Эхлэл 25:34. Гэхдээ Исав ууган хүүгийнхээ эрхийг хөсөрдүүлэхдээ тэр эрхийг дагалдаж явдаг Бурхны хамгал нарийн нандин ерөөл амлалтыг давхар хөсөрдүүлсэн юм. Хожим Исав хийсэн хэрэгтэй хариуцаад бүхнийг эргүүлэх гэж оролдсон ч бүтээгүй. Яагаад гэвэл гэмшихэд хожимдсан байсан. 1611 оны King James Version Библийн талбай хэсэгдэр үүнийг тэр оюун санаагаа өөрчлөх аргагүй болсон байв гэдэг. Еврей 12:17. Тэгэхээр хүчтэй сэтгэл мэдрэмж нь заавал гэмшлийн баталгаа болдоггүй дахин батлагдж байна. Исав гашуу нулимс асах нь бархиран уйлсан ч гэмшиж чадаагүй.
Бодлогогүй огцом үйлдэлээрээ Исавын насныхаач өн мөнхийнхөөч амьдрал хувь тавиланг нэг мөр шийдэж эргэлт байхгүй урууга өнгөрчээ. Өнөөдөр ч Исав шиг авиралдах хүмүүс зөндөө. Тэд эгшин зуурын амтад таашаал махан биеийн дуршлын төлөө агуу хүчрхэг бурхны ерөөл амлалтыг хөсөр хайдаг. Тэгээд хожим алдаагаа ухарч хөсөрдүүлсэн мөнхийн сүнслэг ерөөлөө ам тавин хайлаж татгалцсан хариу хүлээн авч магадгүй юм. Яагаад гэвэл тэд гэмшиж чадахгүй, оюун санаагаа өөрчлөх аргагүй болсон байна. Жинхэнэ итгэлд хүрэх цорын ганц зам. Жинхэнэ гэмшил нь ямагт жинхэнэ итгэлийн өмнө явдаг болохыг шинэ гэрээ нэгэн дуугаар хэлдэг. Жинхэнэ гэмшил үгүй бол жинхэнэ итгэл хизээч байхгүй. Гэмшлийн дуудлага нь шинэ гэрээний яг босхоос буюу Иохан Баптистийн үйлчлэлээр эхэлдэг. Цөлд хашгирагч нэгний дуун эзний замыг бэлтгэцгээ. Жимигийн шулуун болгогтун гин гэж бичигджээ. Баптист Иохан цөлд гарч ирэн баптизм хүртээж нүгэл уучлагдах гэмшлийн баптизмыг тунхаглаж байлаа. Марк 1:3-4. Иохан баптизмын гэмшлийн дуудлага нь Израильд Месиа илчлэгдэхийн өмнөх зайлшгүй бэлтгэл байв. Израиль бурхан луга гэмшин эргэх дуудлагаас өмнө хүлээсэн Месиа нь тэдэнд илчлэгдэх ёсгүй байв. Цааш нь уншвал Иохан Баптистаар замаа бэлтгүүлсний дараах Христийн хэлсэн анхны номлол гардаг. Иоханыг баривчлагдсны дараа Есүс Галилд ирж Бурханы сайн мэдээг тунхаглан тэр цаг биелэлээ оллоо. Бурханы хаанчлал хайсвэ. Гэмшиж сайн мэдээнд итгэх тун гэж байлаа. Марк 1:14-15. Христийн амнаас гарсан анхны тушаал нь итэг биш, харин гэмш гэдэг тушаал байжээ. Эхлээд гэмш, дараа нь итэг. Үхээд амьсныхаа дараа Христ элч нартай сайн мэдээг бүх үндэстэнд хүргэхийг даалган томилохдоо мөн л хамгийн түрүүнд гэмш гэжээ. Есүс тэдэнд хандаж Христ зовлон эдэлж 3 дахь өдрөө үхэхстээс амьлах болно. Иерусалимаас эхлээд бүх үндэстэнд түүний нэрээр нүгэл уучлагдах гэмшил тунхаглагдах ёстой гэж бичигдсэн юм гэжээ. Луг 24:46-аас 47. Энд ч мөн эхлээд гэмшил, дараа нь гмийн цагаатгал орж байна. Есүсийг амьсны дараа элч нар хэвлэлийн төлөөлөгч Петрээрээ дамжуулан Христийн захирамжийг биелүүлж эхлэв. Пентекост өдөр ариун сүнс бууж ирэхийг үзээд үнэмшсэн боловч хараахан итгэж амжаагүй байгаа зон олон. Ах トゥ нараа, бид одоо яах вэ? Үйлс 2:37 гэж асуухад Петр хүнд нь шууд ингэж хариулжээ. Гэмших тун хүн бүр Есүс Христийн нэрээр баптизм хүртэцгээ. Ингэснээр та нарын нүгэл уучлагдаж бас та нар ариун сүнсний бэлгийг авах болно. Үйлс 2:38. Энд ч бас эхлээд гэмшил, дараа нь баптизм болоод нүглийн цагаатгал орж байна. Паул Эфесийн чуулганы ахлахуудад айлтгахдаа номлосон сайн мэдээгээ тоймолсон байдаг. Та нарт тустай гэсэн болгоныг огоороогүй ба нийтэд чинь болон айлаас айлд сургаж Бурхны өмнөх гэмшил бидний эзэн Есүс Христэд итгэх тухай Иудэчүүд болон Грекүүдэд гэрчилсэн. Үйлс 20:20-21. Паулийн үгч ялгаагүй. Эхлээд гэмшил, дараа нь итгэл гэсэн дистарата байна. Эцэст нь дурдхад бидний өмнө үздсэн Еврей 6-гийн 1-2 дээрх Христэд итгэх итгэлийн суурь доктрины дистаралдаж эхлээд үхмэл үйлсээ гэмших, дараа нь итгэл, баптизм зэрэг ордог. Сайн мэдээ сонссон хүнээс Бурхан хамгийн түрүүнд гэмшихийг шаарддагыг шинэ гэрээ бүхлээрээ заадаг. Энэ зарчмаас хинч тунж хоцрохгүй. Гэмшлийн өмнө юу ч орохгүй. Гэмшлийн орыг юу ч эзлэхгүй. Жинхэнэ итгэлийн өмнө ямагт жинхэнэ гэмшил орно. Ийм гэмшилгүй итгэл нь хоосон мэдгэлээс цаашгүй юм. Өдгөө Христэд итгэдэг үе олон хүний итгэлийн амьдрал дэндүү тогтворгүй, хэврэг байгаагийн нэг шалтгаан энэ үлээ. Тэд агуу 6 суур доктрины хамгийн ихнийх нь болох гэмшилгүйгээр барилгаа барих гэж үздэг. Тэд итгэдэг гэдэгч хизээч жинхнээсээ гэмшиж үзээгүй. Тиймээс тунхаглаад байгаа итгэл нь тэдэнд Бурхны тааллагч, дэлхийн хүндэтгэлэгч авчрахгүй. Өнөөдөр дэлхийд даяар сайн мэдээг хэлбэршүүлэн цомхотгох аргачлал Христ хэтэрчээ. Өнөөдөр итгэхэд л болно гэж заадаг болсон. Гэтэл Христ ингэж заагаагүй. Христч, Христийн дагалдагч нарч гэмшээд итэг гэж заасан. Гэмшлийг хөсөрдүүлдэг номлогч нь нүгэлтнүүдийг төөрөгдүүлж, Бурхныг буруугаар таниулж байгаа юм. Учир нь Паул, Бурхан өөрөө эдүүгээ хаасайгүй хүн бүхэн гэмших ёстойг тушааж байна гэсэн. Үйлс 17:30. Бүх хүн гэмших нь хүн төрлөختөнд хандсан Бурханы ерөнхий заавар билээ. Еврей 6-гийн 1 дээр гэмшлийг үхмэл үйлсээ гэмших гэж тодорхойлсон бол Үйлс 20:21 дээр Бурхан руу гэмших гэж тодорхойлжээ.
Энэ нь бид гэмшигтэй өхмөл үйлсээсээ иргэн Бурхан руу харж түүний удаах тушаалыг сонсож дагахад бэлэн байхыг хэлж байгаа юм. Өхмөл үйлс дотор гэмшил ба итгэл дээр суйрлан үйлдэгдээгүй бүх үйлс үйл ажиллагаа багтана. Өхмөл үйлс дотор гэмшил ба итгэл дээр суйрлан үйлдэгдээгүй шашны тэр бүхэл Христж үйлс үйл ажиллагааж багтана. Исаяч яг энэ талаар хашгирсан билээ. Хамаг зөвхт байдлууд маань бохир хувцас мэт. Исая 64:6. Энд эл цагаандаа гарсан нүгэл ёр юм уу байдлын талаар яриаггүй байна. Тэр бүхэл шашны болоод ёс суртахууны нэрээр үйлдэгдсэн үйлсэн ч гэмшил ба итгэл дээр суйрлаагүй бол Бурхны таалалд нийцэхгүй. Буян, үйлс, залбирал, чуулганд явах, бүх төрлийн шашны зан үйл, томилгоо нь бүгд гэмшил ба итгэл дээр суйрлаагүй бол ердөө л үхмэл үйлс, бохир хувцас юм. Бичээсийн гэмшлийн талаар тэмдэглэх ёстой өөр нэгэн чухал баримт бий. Жинхэнэ гэмшил нь хүнээс бос, Бурханаас гаралтай. Энэ нь хүний хүсэл дотор бос, харин Бурхны эрхчлөөд бүрэн эрхт нэгүүлсэл дотор мэндэлдэг юм. Хүн Бурхны нэгүүлсэл, Бурхны сүнсний үйлсгүйгээр өөрийнхөө хүчээр гэмшинэ гэж байхгүй. Тиймээс л Магтаалч Бурхан биднийгээ дахин босгооч, нүүр царайгаа гэрэлтүүлээч. Тэгвэл бид аврагдана. Төв төмдийн Бурхан биднийгээ дахин босгооч, нүүр царайгаа гэрэлтүүлээч. Тэгвэл бид аврагдана. Дуулал 83:7. Хэмээн сэргэлтийн төлөө ордуу тавин хашгирчээ. Биднийг сэргээгээч гэдэг нь биднийг буцаагаач л гэсэн үг юм. Гашуудал 5:21 дээрч Иремя яг ингэж хэлсэн байдаг. Биднийг сэргээхийн тулд эзэн биднийг өөртөө сэргээгээч. Урдын өдрүүд шигээ шинчлээч. Бурхан эхлээд хүнийг өөрлөгөө нүүлгэхгүй бол хүн өөрийнхөө хоосон хүслээр Бурхан руу эргэж аврагдаж чадахгүй. Эхний нүүдлийг ямагт Бурхан л хийдэг. Шинэ гэрээнд ч Христ үүнийг хэлсэн. Намайг илгээсэн эцэг хэн нэгнийг татахгүй л бол хинч над руу ирж чадахгүй. Иохан 6:44. Сүнс хүнийг гэмшил дуудах үед хүн бүр амьдралдаа урт хожид үзээгүйгээрээ хямардаг. Тэврээ давбал энэ татлах нь хүнийг авралт хүргэх итгэл мөнхийн амьдрал руу хөтлөнө. Эсэргүүцвэл тэр нүгэлтэн булшинд цаашлаад Бурханаас цөлөгдөх мөнхийн эцэсгүй харанхуйд хүргэх зам дээр л үлдэнэ. Тэр бүхэл тэрбээр энэ насандааж Бурхны сүнс түүнийг дахиж хизээж гэмшил рүү татахгүй цэгт хүрч өн мөнхөллийн босгоор давхаасаа ч өмнө хамаг найдвар нь тасрахыг бичээс тодорхой хэлдэг. Тэгэхээр энэ бүлгээ Лук 13:3 дээр хэлсэн мөн 5 дугаар ишлэлд давтагдсан Христийн үгээр өндөрлөх нь зүйтэй болов. Үгүй, би та нарт хэлье. Үл гэмших хаваас бүгд л үүний адил мөхнө. Христ дахил өргөж байгаад Пилатын тушаалаар алуулсан Галилийн эрчүүдийн талаар ярьжээ. Тэд сүмд дахил өргөж байгаад Ромын захирагчийн тушаалаар цааслуулахад хүн тахилын малын цус сүмийн шалаарныг хутгалдан урсжээ. Тийм боловч Христ тэр эрчүүдийг мөнхөд замхарсан гэсэн. Сүм дотор дахил өргөх зан үйл нь тэдний сэтгэлийг аварч чадаагүй. Учир нь тэр нь жинхэнэ гэмшилдэр суйрлаагүй байжээ. Өнөөдөр ч Христэд итгэдэг хүмүүст шашны ёслолт тус болохгүй. Тэдгээр шашны үйл ажиллагааны нэгэн ч жинхэнэ гэмшлийг орлохгүй. Жинхнээсээ гэмшихгүй бол бүгд л үүний адил мөхнө. Лук 13:3 хэмээн Христ өөрөө айлдсан буюу. Та Дерк Принцийн Христэд итгэх итгэлийн амьдралын суурь үнэн номын 9-р бүлгийг сонслоо.